Хэрхэн болон маань давтан морил өнөөдөр та бүхэндээ хэрхэн Zoom-ыг давтан болон ашиглах талаар демо хийх шийдлээ. Ингээ хамтдаа дэмрэг орцгаая. Би ясны вебсайт болох zoom.us руу хамтдаа орцгоё. Хэрвээ та ерөөсөө бүртгүүлж байгаагүй бол энэ orange өнгөдөр та даран үнгөө одоо Zoom-д бол бүртгүүлэх боломжтой. Гэхдээ маш олон хүмүүс үнгөө дотор яг юу орд юм бэ гэж надаас их асуудаг. Хэдүүлээ хамтдаа plans and pricing гэдэг рүү орцгоё. Хэрвээ ингээд monthly гэх юм бол яг сард хэдийг энэ маань жилд хэдийг гэдгийг бол гаргаж ирж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Хажуу талд нь л currency тухай та аль улсад худалдаа хиймээр байгаагаа та бол сонгож болно. Өнгөө дотроо гэвэл таны одоо яг дэлгэцэн дээр харж байгаачлан та нэг уулзалтанд 100 хүмүүстэй бол оролцож болох нь дээдлэл нь 40 минут байдаг бахна. Мөн one-on-one meetings бол хийх боломжтой. Энэхүү зүйл дээр та бүхний анхаараасаа гэж чинь өнгөө та Zoom бүртгүүлэхэд янз бүрийн таны finance-тэй санхүүгийн кредит картны бол ямар ч мэдээллийг бол авдаггүй байгаа. Sign up it's free гэдэг дээр хамтдаа дарцгаая. Ажлынхаа имэйлээр бол та ороод бол өнгөө бол ашиглах боломжтой. Эсвэл та Gmail юм уу Facebook-оор sign in хийх хэрэгтэй. Миний дэлгэц бол инхүү харагдаж байна. Та бүхний хамгийн их ашиглаж байгаа meetings дээр эхлээд хэдүүлээ тайлбарлаад эхэлсэн дээр болов гэж бодож байна. Хамгийн ихэнд хэдүүлээ хамтдаа яаж шинээр уулзалтыг бүртгэх вэ? Энэ дээр анзаарч ил энэ дээр таныг сануулна. Хамгийн лимит нь 40 минут байгаа. 3-аас дээш хүмүүстэй үйд гэж байгаа тийм. За тэнгууд нь хэдүүлээ яг тэрэндээ тааруулаад за нэг дээдлэл нь 30 минут гэж сонгочих тий. Дараагийн хэсэг маань болохоор time zone. Энийг та харах юм бол маш олон орнуудын цаг танд бол гарч ирнэ. Энэ хүндээс танд яг хамгийн хэрэглэгдэх болон эсвэл таны client ханагаас шалтгаалаа та бол ингээд цагийн зүгээ бол сонгож болно. За recurring маш их амар болгодог гэсэн үг л тий. За жишээлбэл энэ meeting 7 хоногт нэг л удаа уулздаг. Тэгэхээр recurring хагасаа өдөр. Энэ уулзалт маань хичнээн удаа явагдах вэ гэвэл за хэдүүлээ 7-оор хагасаа өдөр болгон 7 хоногт нэг удаа 7 удаа ингээд уулзалтах нь байна тий. За энэ пассворд бол цаанаас бол ингэж өгдөг пассворд байгаа. Хэрвээ та хүсэх юм бол та өөрийнхоороо сольж болно. За энэ нь хэрвээ та энэ чагтыг онцоочих юм бол waiting room дээр бол хүмүүс бол орох боломжгүй болчихно. Хэрвээ та хүсвэл waiting room гэдгийг чагтаарснараа итгэжүүлнэ гэсэн үг. Meeting options гэж байгаа. За энэ хэсгээр enable join before host гэдэг нь ямар хэсэг вэ гэхлээр за миний хувьд яг одоо би host болоод энийг meeting-ийг бол ингээд schedule хийчихэж байна те. Тэнгүүд яг би цагтаа орж ирч чадахгүй байх юм бол хүмүүс орж ирч чадахгүй нөгөө энэ дээдлийн waiting room дээр хүлээгээд байж байна гэсэн үг. Хэрвээ та enable join before host gэх юм бол хүмүүс хостуудыг хүлээх шаардлагагүйгээр хоорондоо ороод хостоо орж ирээ эртэл хоорондоо л ингээд яриа суучих боломжтой. Дараагийн хэсэг бол mute participants upon entry. Энийг бол та бүхэн чагт дарчаарай гэж хүсмээр байна. Бас яг видеотой адилхан олон хүмүүс маань утсаараа ордог. Өөрсдөө mute хийхээ сандраад олдоггүй гэх юм уу эсвэл цаана маш их чимээтэй байх ерөн зүйлүүд бол асар их анзаарэгдэж байгаа сүүлийн үед. Дараагийн хэсэг бол breakout room. Нэг ангийн хүүхдүүд өөр өрөөнд ороод хичээлээ хийх ч юм уу эсвэл assignment хийх тиймэрхүү чиглэлүүд бол маш их байгаа. Энэ дээр та хүсэх юм бол create rooms гэд хүснээрээ хичнээн хүмүүс байгаа дээрээ та тохируулалт бол хийж болно. Maximum та өнгөө байж захтаа бол 100 хүн орж ирж болно. Тэрэн дээр та нэг өрөөнд 5 хүн ч гэдэг юм уу зохицуулаа өөрөөхөөрөө бол сонгох боломжтой. За дараагийнх нь болохоор automatically record meeting on a local computer гэж байгаа. Энэ маань шууд таны уулзалт эхлэнгүүд таны компьютер дээр бол бичлэг хийгдээд ирнэ. Хэрвээ шаардлагагүй гэвэл та битгий чагтаараарай. Миний хувьд бол энийг бол нэг шаардлагатай гэж боддог болохоор дарсангууд за ингээд хэдүүлээ save хийгээд үзье. Руугаа ороод харъя. Одоо дэлгэц маань ямар өөр болчихов гэд. Хэрвээ та бүхэн анзаарч ирсэн бол currency бид нар сонгосон байгаа те 7 удаа энэ бол хагасаа өдөр болгоо өглөө 8 цагаас бол болно гэдгийг бол ингээ харуулж байна. Мөн адилхан доор нь та хэрэг хүсэх юм бол энийг
Microsoft Outlook дээр бол download хийж болно. Эсвэл Chrome extension дээр бол download хийгээд өөртөө сануулгах боломжтой гэсэн үг. За энэ бол ирээдүйд болох ч байгаа бол мирингүүдийг бол сануулж гаргаж ирж байна. За өмнө та хэрэг янз бүрийн мирингт орсон бол уулзалтанд байсан бол энэ дээр бол танд гарч ирнэ. Энэ бол таны өөрийн personal room мэдээллүүд бол энэ дээр байна. Хэрвээ та one-on-one meeting гэж байсан те өнгөдөр хэрвээ та зөвхөн нэг хүнтэй уулзалт хийхийг хүсчихвэл та энэ copy the invitation гэдгийг аваад нөгөө хүндээ бас муу адилхан пассвортаа өгөх бүү мартаарай. Meeting template яг одоогор бол би энэ дээр гаргасан юм ерөөсөй байхгүй. Гэхдээ та яг уулзалтанд орохоо өмнө өөрийнхөө бэлдсэн зүйлүүдээ бол энэ дээр бол save хийгээд эсвэл уулзалтанд ээж хаад хэрэгжилжсэн зүйлүүд бол гарч ирнэ гэсэн үг. За meeting маань ерөөхдөө бол иймэрхүү 4 хэсэгтэй байдаг бахна. За хамтдаа хэдүүлээ яаж download хийж болохын талаар хэдүүлээ доошоо харж би та бүхэнд харуулъя. Хэрвээ та бүхэн дэлгэцний доошоо явах юм бол download гэж байгаа. Энэ маань яг одоо танд үзүүлсэн бол веб дээр бид нар бол үзэж байна. Таныг download дээр дарангууд ийм сонголтууд бол танд гарч ирнэ. Тухайн та ямар бүтээгдэхүүн ашиглаж байгаасаа шалтгаалаад та бол download хийх боломжтой. Аль эсвэл та дээдлийн host meeting гэдгийг аль нэгнээр нь дарсан ч бас гарч ирэх боломжтой. Хэдүүл энэ дээр дараад үзье. Маш олон та бүхэн нэг түгээмэл харж ирсэн баг. Шууд ингүү танд launch meeting эсвэл download and run Zoom гэж байгаа. Энийг хэдүүл хамтдаа дарая. За ингээд Zoom маань одоо download гэж эхэлж байна. За хэдүүл энийг нээгээд яг одоо Zoom маань install хийгдэж байна. Тэр татаж авсны дараа бол ингэж харагдах нь байна. Team meeting-ийг хамтаа эхлүүлээд үзье. Олон хүмүүс та анзаарсан бол бидний нөгөө meeting-т орохоор mute байлгана гэсэн мань бол энэ ч хэрэгжээд миний микрофон болон видео маань бол унтарсан байна. Микрофон дээр жишээлбэл та өөрийн жихвчээ бол оруулж болно. Маш олон хүмүүс намайг сонсож гин үү, миний жихвч ажиллаж гин үү гэж айгүй хүмүүсээс уулзж байхдаа бол хүмүүс айгүй асуудаг. Хэрвээ тань тэр зүйл тохиолдож байгаа та бас хин нэгэнд unprofessional те мэрэгжлийн бас харагдмааргүй байвал та test speaker гэж ороод таны speaker хэр дуурж байгааг бол ингээд танд өөртөө сонсуулаад өгнө. Камерны баруун гар талын жижигхэн дээшээ заасан сун дээр дарангууд тандас тохиргоонууд гарч ирнэ. Сүүлээд маш олон хүмүүс virtual background-аар бол сонирхолтой зургууд л оруулдаг болсон байгаа. За одоо ингээд дэлгэцэн дээр бол та бүхэн намайг бол харж байна. Гэхдээ ард нь байгаа хэрвээ харуулахыг хүсэхгүй бол та зүгээр ингээд яг одоо бол миний ингээд артлыг бол ингээд харж болж байна. Эсвэл та хүсвэл эдгээр зургуудыг бол сонгож авах нэ. Заримдаа хүмүүс мань асуудаг би бас зураг оруулмаар байна. Яаж оруулах вэ гэд. Тэгэх юм бол тань хажуу талын нэмэгтээр дараад add image гэд та компьютернаасаа хүссэн зургаа бол арталтаа бол оруулах боломжтой байгаа. Эсвэл видео маяг та бүхэн сая харж исэн бол туйлын туяа арт маань ингээ хөдлөөд видео маягаар бол байж байна. За та бүхэнд энийг бол анхааруулхад хэрвээ таны компьютер i5 processes дээшээ биш бол virtual background нь бол харамсалтай нь бол ажиллахгүй байгаа. Хэрвээ таны iPhone 8 буюу түүнээс дээш биш бол бас virtual background маань бол ерөөхдөө ажилтдаггүй байгаа гэдгийг та бүхэнд бол хэлмээр байна. Зарим хүмүүс маань миний ерөөсөө virtual background болохгүй штэ надад энийг засахад туслаад өгөөч гэд асуудаг. Хэрвээ таны компьютер i5-аас доошо байх юм бол үнэхээр бид нар яаж ч туслах боломжгүй. За энэ хөө virtual background-ыг бол сольж бол ингэж маш хөгжилтэйгээр бол та дуртай зургууд бол оруулж болох нь бас бичлэгээ. За эндээс гараад дараагийн хэсэг security хамгаалалт төсөөлж байгааг бүснэ их маш олон хүмүүс ашиглаа. Privacy асуудлууд ер нь бол маш их нэмэгдэж орж ирсэн байгаа. За тэрэн дээр ер нь Zoom компани маань хэрэг хэдэл ингээд дарах юм бол иймэрхүү зүйлүүдээр бол айл болох хүмүүсийн хувийн мэдээллийг алдагдуулахгүй байя гэж бол
цаанаас нь бол орж ирсэн байгаа. Ингээд нэгээр нь би та бүхэн тайлбарлаад явчих гэж бодож байна. Log meeting буюу та зөвхөн яг тэнд уулзж байгаа хүмүүсээс өөр хүмүүсийг оруулахгүй байхыг хэлж байгаа гэсэн. Та яг 2 хүнтэй л би уулзна, түүнээс биш өөр энтэй одоо миний линкийг авсан пассворттай байгаа хүн орж ирэх ямар ч ирэхгүй гэд та нэгснээ өөртөө хамгаалт бий болгож байгаа гэсэн. Enable waiting room хамаагүй бас танихгүй мэдгүй хүн яаж иж байгаа линкийг аваад санамсраггүй ороод ирэх бол тохиолдлууд Zoom дээр маш их болж байсан. Тийм болохоор waiting room гэдэг зүйлийг бол шинээр энэ жил санаачилж бол оруулсан байгаа. Энэ дээр хүмүүс waiting room-д байж хат нь та хараад оруулахгүйгээ өөр шийднэ гэсэн үг. За share screen өөрийнхөө дэлгэцэн дээрх мэдээллийг share хийж байхдаа бас танд privacy-га тохируулах бол танд боломж байгаа. Participants хичнээн хүмүүс яг одоо энд байна гэдгийг харахыг хүсэх юм бол та дараад бол орж иж болно гэсэн үг. Яг одоогоор бол би meeting-тэй ганцаараа байна. Хэрвээ та хүн өөрийнхөө хүсэх юм бол энэ доор ногооноор хайлайт хийсэн байгаа invite гэдгийг дараана. Хэрвээ та анзаарсан бол энэ баруун гар тал дээр shortcut бол гарч ирж байгаа. За энэс гараад хэдүүлээ shortcut-а хийгээд үзье. Alt I гингүүд хүмүүсийн contact information танд яг байгаа хүмүүсийг та урьж болно. Аль эсвэл имэйлээр та хүмүүсийг бол урьж болох нь Gmail-ээр яах вэ гэх мэтчлэн. Хэрвээ хүсвэл та тухайн meeting-ийнхаа линкийг copy хийгээд хүмүүсийг урьж болох нь нэг зүйлийг дахин анхааруулгыг хэрвээ та meeting-ийнхаа пассвортыг хүмүүст явуулахгүй бол хүмүүс мань орж ирч чадахгүй гэдгийг бол хэлмээр байна. Дараагийнх болохоор mute participant upon entry. Та хэрвээ анзаарч ирсэн өмнө хэдүүлээ сая meeting schedule хийхэд бол ингээд анх ороход хүмүүсийг бүгдээрээ нь бол ингээд mute болгоо гэд сонголтыг хийсэн. Хэрвээ та тэр meeting дээр сонголтыг хийж чадаагүй бол энэ дээр сонголтыг хийчих боломжтой. Энийг дарснараа бүх хүмүүс орж ирэхдээ mute болж орж ирнэ гэсэн үг. За энэ дээр нэг зүйл гарч иж байгаа. Allow participants to unmute themselves. Хамаа намаагүй юм ярих юм уу, сатаруулахыг хүсэхгүй байгаа бол та энэ дээр хүмүүс хүснээрээ өөрсдөө unmute хийж болохгүй гэдгийг та дараарай гэж зөвлөх байна. Хариу та хүмүүстэй гоё interaction ярилцахыг хүсэж байвал мэдээж яриг энийг итгэжүүлэх нь болоод тэг continue гэд одоо өргөцсөн хүмүүс маань өөрсдөө unmute хийгээд ярьж болох нь. Харин маш олон хүмүүс орж ирээд давхар яриад ах юм бол та шууд mute all гэж дараад эсвэл alt m гэдгийг дараа шууд оролцож ирж байгаа бүх хүмүүсээгээ бол mute чинь share screen хийхэд танд ийм хоёр боломж бол эхлээд гарч ирнэ. Нэг маань болохоор нэг хүн дэлгэцээ хүмүүст бол share хийж харуулж болно. Аль эсвэл маш олон оролцож байгаа хүмүүс маань хүснээрээ дэлгэцээ share хийгээд хамтаа мэдээлэл хуваалцаж болох нь. За хэдүүлээ энэ share screen-ийг ямар зүйл байд юм гэдгийг довчхон та бүхэнд харуулъя гэж байна. Share screen-ийг дарангууд таны одоогоор нийлэлтэй байгаа дэлгэцүүд маань бол гараад ирж байна. Энэ дээр та хүсэх юм бол whiteboard энэ тэ. Тэгээд мөн iPhone юм уу iPad-аараа та холбуулж болох нь. За хэдүүлээ хамтаа whiteboard руу ороод share хийгээд үзье. Энэ дээр та бүхэн анзаарч байгаа бол энэ дээр текстийг сонгоод энэ дээр та ингээд сайн мэн үү гэд бичиж болох нь байна. Аль эсвэл зурж халах нь энэ чинь сонголтоо хийгээд. За энэ дээр гэх мэтчлэнтэй. Хэрэв өнгөө салахыг хүсэж байвал формат руугаа ороод эдгээр өнгүүдээс л та сонгож халах нь мөн бүдүүн нарийн гэдгийг бол өөрөө бас сонгох боломжтой. Энэ дээрээс та өнгө зүйс хэлбэр гэдэг зүйлүүдийг бол өөрөө сонгоод энэр мөн хүсэлтэй зүрх энэ чинь байлгах гэх мэтчлээ. Энэр маш гоё нь би энэ spotlight бол надад бас маш их таалагддаг байгаа. Spotlight-ыг та сонгосоор хэрвээ юм ярьж байвал ингээд та ямар нэгэн бичиг баримтыг бас share хийсэн байл энэ дээрээ ингээд шууд гаргаж харуулад эсвэл хүүхдүүдэд хэл зааж байвал за энэ чинь hi гэд байна гэх мэтчлээ харуулах боломжтой. Аль эсвэл та өөр хин нэгэн хүн бас screen share хийгээд хамтдаа ярьж байвал та энэ дээр за заяа энийг ингээ ярьсан биш үү гэж сум заагаад нөгөө хүн бас өөрийгөө сонгоод бол ярих боломжтой.
Хэрвээ та хүсэх юм бол eraser авч хагаад эдгээр зүйлүүдийг арилгах боломжтой. Хэрвээ алдаа гаргацсан бол undo хийгээд буцаа гаргаж болно. Эсвэл redo буцаа гаргаад ирч болно. Аль эсвэл бүгдийг устгаж болно гэсэн. За та бүхэн ингээд хоорондоо whiteboard дээр ингээд юм бичээд presentation-ыг тавьсныхаа дараад нь дараагийн хүн маань хэрвээ share хиймээр байвал та бүхэн дээдлийн одоо ногооноор би highlight хийж байна. Pause and share гэдэг дээр дараад new share гэдгийг дараад за хэдүүлээ миний OneNote руу ороо share хийгээд үзье. Ингэж хоорондоо л дэлгэцэнд ямар ч гацаа гарахгүй хүмүүс огт мэдгүй шууд resume share гэдэг дээр дарж эхлэнгүүд хүмүүс маань шин дэлгэцээ харна гэсэн үг. За resume share гэж харуулад хэдүүлээ одоо энэ дээр жишээлбэл хүмүүстэй за ийм зүйлийг та нар анхаараа. За энэ зөв байна шүү. Энэ дэр бас зөв байна. За энийг анхаарад уншаарай. Анхаараа санал өгч их мэдчихлэн та presentation тавьж байхдаа нөгөө хүнтэйгээ маш smooth байдлаар бол ингэж хоорондоо ажиллаж болох нь. Ахад та бүхэнд харуулхад pause and share гэд ахад new screen гэд хийдүүлээ whiteboard руу орцгоё те share гэд. За энийгээ resume share гингүүд буцаад энэ дэлгэц мань гараад ирнэ гэсэн үг. Гэх мэтчлэнгээр та бол screen share хийж болох нэ. Recording. Энэ дэр бол яг дарахаар танд бол яг shortcut-ыг бол харуулж байна. Alt R дээр дарангууд шууд бичээд эхэлнэ гэсэн үг. Гэхдээ танд би веб дээр нь болохоор хэрхэн яаж тохируулах талаар та бүхэнд харуулъя. За recording дээр та жишээлбэл яг одоо миний энэ тохируулга байгаа. Яг өөрийнхөө компьютер дээрээ бол download хийж авах тийм боломж танд байгаа. Учир нь яг одоогоор бид нар үнэгүй Zoom-ыг ашиглаж байгаа болохоор танд cloud service байхгүй. Хэрвээ та төлбөр төлдөг таны компани байгаа бол cloud service дээр бол бичлэгийг шууд хадгалах боломжтой. Мань breakout rooms дээр дарангууд та хичнээн өрөө танхимыг та бий болгомоор байгаа гэдэг та сонгож болно. Энийг автоматар хүмүүсийг сонгуулж болно. Аль эсвэл manual гэд орж иж байгаа participant-уудаа тухайн ямар өрөөнд та оруулмаар байгаа гэдгийг бол өөрөө сонгоод тэгээ create rooms гэдэг дээр дараад ингээ өрөөнүүд маань нэгтчихнэ гэсэн үг. За та энэ дээр жишээл нэрийг сольж болно. За энэ хэсгийг хийдэл багш байлаа гэж болоход algebra гэх мэтчлэн нэрийг солиод хүндээ сүүлд харуулахыг хүссэн зүйл маань бол тохируулга. Та компьютер дээрээ татаж авсан Zoom дээрээ дараад эхний хэсэг маань болохоор general. Энд дээр нэг зүйлийг анхааруулхад хэрэг гарахаасаа өмнө танд сануулгах гэдгийг та олж ахтай дараарай. Заримдаа бид нар санамсаргүй дурчлуур дээр дарчдаг. Тэгээд тэр маань сануулад хэрэг та зөвшөөрч байвал та гардаг байгаа. Видеон дээр та бүхэнд анхааруулхад болохоор turn off my video when joining meeting гэдэг та бүхэн чагтыг бол дараарай. Ийм зүйл болдог болохоор та бүхэн turn off the video эснээрээ бол хүмүүс бол таны бичлэгийг харах боломжгүй. Орё дээр муу адилхан орохоосоо өмнө mute my microphone when joining a meeting гэдэг та бүхэн дараарай. For shortcuts энэ дундаас танд өөртөө хамгийн хэрэгцээтэй байгаа зүйлийг бол та жагт дараад энэ маань танд маш амар байдаг. Заавал маустай авах шаардлагагүй хийгээ сурчхаар байнгын гарт орчдөг. Одоо энэ жишээлбэл mute гэж байна. Маш их олон хүмүүс маань орё дээр бол асуудалтай байдаг. Тэгэхээр энэ маань болохоор Alt M+ гэдэг нь болохоор хостоос бүх хүмүүсийг бол mute болон unmute хийх. Дараагийн нь болохоор өөрийнхөө бол хоолойг хост маань хүртлээ өөрөө Alt A гэдгээр бол чимээгүй болгох тийм тохируулга бол байна. Та бүхэн өнөөдөр Zoom-ээр хэрхэн яаж Zoom-д бүртгүүлэх, татах, тохиргоонуудыг хийх талаар бол өнөөдөр суралцлаа. Тэгээ та бүхэнд асуух асуулт байвал доор коммент үлдээгээрэй. Та бүхний фидбек дээр тулгуурлан би бол дараа дараагийнхаа бичлэгийг хийж байгаа. Тэгээд бичлэгийн маань дуслах хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.